2026 оны 3 дугаар сарын 22-нд Колумбийн лаг Гуахира мужийн Урубие хотод оройн 7 цагийн орчимд 27 настай сэтгэл зүйч мэргэжилтэй бас ойролцоогоор 8 сартаа жирэмсэн Катерин Паула гэх бүсгүй ажлаа дуусгаад гэртээ ирсэн байв. Тэр ээжтэйгээ хамт хашаанда тайван амарч байсан ч тэр тайван байдал ердөө хэдхэн секунд үргэлжилжээ. Гэнэт мотоциклтай нэг этгээд түүн рүү ойртож ирээд хашааны цаанаас нэг ч үг хэлэлгүйгээр 7 удаа буудсан байна. Бүх зүйл хяналтын камерт бичигдэн үлдсэн бөгөөд мотоциклтай хүн зүгээр л түүний үххийг харахыг хүссэн мэт хэдхэн хором хүлээсний дараа юу ч болоогүй мэт алга болсон юм. Бууны сумнууд Катерины нуруу хэвлийн хэсгийг онсон бөгөөд мөн нэг сум толгой болон амны орчмын амин чухал хэсгүүдийг нэвтлэн гарснаар тэр асар их цус алдаж амь насанд нь аюул учирсан байна. Гэвч энэ аимшигтай халдлагын дараа гайхамшиг гэж хэлж болохоор нэг зүйл тохиолдсон юм. Түүний биеийн байдал аажмаар муудаж байх тэр мөчөд эмч нар маш хүнд шийдвэр гаргасан нь хүүхдийг аврахын тулд яаралтай кесар хагалгаа хийх байв. Хүүхдийг 9 минутэ гаргаж авсан чинь няраа дутуу төрж хоёр амь хоёулаа хэн нэгний хийсэн үйлдэлээс болж амьдрал үхлийн зааг дээр байв. Энэ хэрэг эхэндээ зүгээр л нэг ээлжид халдлага мэт харагдаж байв. Гэвч дараа нь олон нийтийн сүлжээнд ил тод үгээр доромжилсон хүчирхийлэлтэй нэг бичлэг ил болсон бөгөөд хачирхалтай нүүнийг хотын даргын албан ёсны хаягаас нийтэлсэн байлаа. Тэнд зөвхөн гутаан доромжлохоос гадна занал хийлсэн агуулгатай мессежүүд байв. Уур хилэн, хардалт, үзэн ядалтаар дүүрэн үгсээр хэн нэгэн Катериныг бүр мөсөн сөөрүүлэхийг хүссэн мэт байлаа. Хэргийн дараа ирэх баригчид зөвхөн буудсан этгээдэг биш, харин үүний цаана хэн нэгэн байсныг Катерин яагаад ийм аимшигтайгаар халдлагад өртсөн шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ. Хэрэгт холбогдсон хотын дарга нь Ла Гуахира мужийн Мануэро хотын удирдагч Жон Пименто байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд тэрээр нэгэн дотн харилцаанд орж буй бичлэгийг тараасантай холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлд ороод байгаа юм. Маргаан дэгдсэний дараа хотын дарга Жон өөрийнх нь сошиал хаягууд кибер халдлагад өртсөн болохыг хэлээд тэр өөрөө уг бичлэгийг нийтлээгүй гэж мэдэгдсэн юм. Үүний дараа хотын захиргаач мөн түүний тайлбарыг дэмжиж албан ёсны мэдэгдэл гаргаад болсон явдлыг хэн нэгний санаатай үйлдэл байсан гэж онцолжээ. Гэвч бичлэг болон доромжлол занал хийсэн мессежүүд нь аль хэдийн олон нийтийн дунд өргөн тархснаар хүмүүс тэдгэрийг үзэж татаж авч тараасан юм. Үүний дараа шүүхийн их сурвалжуудын мэдээснээр халдлагыг захиалсан байж болзошгүй гол сэжигтэн нь нэгэн эмэгтэй бөгөөд эдгээр нь сэтгэл хөдлөлөөс үүссэн хайрын гурвалжин үнэн ч бус байдал өш хонцонгоос үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж байгааж. Одоогийн байдлаар Катерины гэр бүлийнхэн энэ асуудлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Албан бус их сурвалжийн мэдээснээр хотын даргын эсрэг Катерины дотн харилцаанд орж буй бичлэгийг нийтлсэнтэй холбоотойгоор прокурорт гомдол гарах боломжийг судалж байгааж. Тэдний хувьд хамгийн чухал зүйл бол маргаант хариу өгөх биш, харин их хүүхдийн биеийн байдлыг аврах гэв. Өнөөдөр Катерин амьдралынхаа төлөө тэмцээр байна. Тэр олон удаагийн хагалгаанд орж эрчим тэмцлэгэнд тасагт хэвтэж харин түүний хүүхэд инкубаторт байна. Ирэх баригчид одоо халдлагыг хэн захиалсан, бичлэг болон халдлагын хооронд ямар холбоо байгаа, мөн энэ хэрэгт эрх мэдэлтэй хүмүүс холбогдсон эсхийг шалгаж байгааж. Ванесса Гуролла 1993 оны 5 дугаар сарын 13-нд Синалоагийн Масатлан хотод төрсөн. Тэр гоо зөвслөнгээрээ танигдаж 2011 онд Хуэгос Флорес фестивалийн хатан хаанаар тодорч 2 жилийн дараа Масатланы карнавалын хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй нэгээр нэрлэгдсэн юм. Түүний царай орон нутгийн тэмцээн сурталчилгаанд байнга гарч эхэлсэн бөгөөд 2018 онд нэгэн давхцал түүнийг цахим мод болгожээ. Тэр Эмма Коронелтай ижилхэн төрхтэй байв. Харьцуулсан зургнууд цахимд тарж үндэсний хэвлэлүүд түүнийг Коронелийн ихэр гэж нэрлэх болсон бөгөөд тэр үүнд нь дургуутсангүй. Эмма Коронел бол Эл Чапогийн эхнэр гэдгээрээ дэлхийд танигдсан. Дараа нь өөрөө гэмт хэрэгтэй холбогдож шоронд орсон ч одоо дахин амьдралаа босгохыг оролдож буй эмэгтэй юм. Энэ нь Ванессаг алдартан болгож Instagram дээр сая гаруй дагагчтай болсон тэрээр Дубай, Парис,
Бали руу хийсэн аяллуудаа харуулж хувийн онгоц, тансаг оройн зоог $1000 үнэтэй брендийн цүнхнүүдээр дүүрэн амьдралаа үзүүлдэг байв. Тэр мөн хортой зөвлөгөө өгдөг биодекодчлал буюу сэтгэл ба биеийн хоорондын холбоог судалдаг, шинжлэх ухаанд батлагдаагүй үзэгдэл болон сүнслэг зүйлд итгэдэг гэдгээрээ ч танигдсан бөгөөд түүний хэлснээр хэрв ямар нэгэн зүйл өвдөж байвал энэ нь сэтгэл болон сүнсний хооронд зөрчил үүссэнтэй холбоотой гэж үздэг байв. Гэвч амжилт дандаа сайхан зүйл авчирдаггүй адилаар энэ нь ч бас аюултай хүмүүсийн анхаарлыг татсан юм. 2017 онд тэр Кристиан буюу Эл Чапогийн хочтой нэгэн эрэгтэйтэй танилцсан байна. Шүүхийн мэдээллээр тэр нэгэн картелд ажилладаг байсан бөгөөд мөн тагнуулын их сурвалжийн хэлснээр Эл Флакито гэх метамфетамин болон 28-тай холбоотой томоохон этгээдийн шууд хамтрагч байжээ. Сошиал сүлжээнд Ванесса Канкун, Лос Кабос, Парис зэрэг газруудад аялж буй сургуультай нийтэлдэг байсан ч хэнтэй явж байгаагаа хизээч ил гаргадаггүй байлаа. Харин Америкийн нэгдсэн улсын прокурорын байгууллага дараа нь эдгээр аяллууд нь Эспиносагийн явсан газруудтай давхцаж байсан гэж мэдэгдсэн бөгөөд энэ этгээд нь Эл Менчогийн хочоор алдартай хар тамхи, зэвсгийн 8, хүчирхийлэлтэй холбоотой Америкийн нэгдсэн улс болон Мексикт эрх баригчдын хамгийн хэрэн сурлагдж байгаа хүмүүсийн нэг юм. Харин ойрын их сурвалжийн хэлснээр түүнийг гэмт бүлэглэлүүдийн дунд урагч гэж ярьдаг бөгөөд Кристиан байнгын занал хийлэл донд амьдардаг байв. 2024 оны 2 дугаар сарын 17-ны орой University City гэх Сан Диегогийн хойд хэсгийн нам гүмхэн орон сууцны хэсэгт оройн 9 цагийн орчимд нүрээ халахалсан үүргэвчтэй нэгэн этгээд зогсоолд байсан спорт машинд ортож дүүн рүү гал нээсэн байна. Машинд Кристиан болон 39 настай нэгэн эмэгтэй байсан бөгөөд халдлагын дараа тэр зүгтхийг оролцсон боловч шархаа дээлэлгүй барилгын ойролцоо газар тунжээ. Дараа нь түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хэдхэн минутын дараа нас барсан бөгөөд харин хамт явсан эмэгтэй нь амьд үлдэж чадсан байна. Цагдаа нар үүнийг дээрэн биш гэдгийг шууд тогтоосон. Энэ бол маш нарийн төлөвлөсөн халдлага байв. Халдлагын дараа Сан Диегогийн мөрдөн байцаагчид камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг, утасны бүртгэлийг шалгасан бөгөөд нотлох баримтнаас Ванессагийн дуудлага, мессежүүд илэрчээ. Түүний нэр мөн имэйл болон мөнгөний шилжүүлгүүд дээр гарч ирсэн нь Эспиносагийн хүрээлэлтэй холбоотой байв. Хэрэг Америкийн нэгдсэн улсад чимээгүйхэн урагшилж байх зуур Синалоад шинэ баримтууд гарч эхэллээ. Ванессаг Лос Чапитос буюу Эл Чапогийн хөвгүүдтэй холбоотой бөгөөд түүний найз залуу болох Кристиан нь тэдэнтэй дайснууд байсан гэж үздэг байж. Үүний дараа Синалоад илүү том дуйлаан тэгдэв. 2024 оны 9-р сард жижиг онгоцнууд олон зуун зарын хуудас тараасан байна. Тэдгээр хуудсанд хэрэгт буруутгагдсан хүмүүсийн нэр зураг байсан бөгөөд дурддагдсан хүмүүсийн дунд Ванессаг Ласапагийн хочтойгоор Лос Чапитостой хамтран ажилласан гэж буруутгасан байв. Түүнийг мөнгө угаах, үл хөдлөх хөрөнгийн заллин хийх үйл ажиллагаанд оролцсон. Ялангуяа Эл Чапогийн хөвгүүд болох Иван болон Хесус нартай холбоотой хэмээн дурдсан байв. Хэдийгээр эдгээр хуудсууд нь ямар ч гарын үсэггүй байсан ч Мексикийн тэнгисийн цэргийн холбоо барих дугааруудыг оруулсан нь тодорхой мессеж байлаа. Өөрөөр хэлбэл хэн нэгэн түүнийг онилж эхэлсэн бөгөөд орон нутгийн мэдээллээр Ламиса гэх өрсөлдөгч бүлэглэл түүнийг бай болгосон байж болзошгүй яаж. Энэ явдлын дараа Ванесса сошиал сүлжээнээс алга болж Масатлантынх нэг үйл хөдлөх хөрөнгөө зарж олон найзаасаа холбоогоо тасалж хил даван чимээгүйхэн нүүжээ. Хэдэн сарын турш түүний тухай мэдээлэл бараг гарсангүй. Гэвч удалгүй тэр аялал, оройн зоог, чамин байгалийн зургууд нийтэлж дахин интернетэд дийлэх гарч ирснээр түүний амьдрал өмнөх шиг харагдаж байв. 2025 оны 9-р сарын сүүлээр тэр балигаас нийтэлсэн сүүлийн постуудынхаа нэгэнд нь би илүү амгалан, тайван сэтгэлтэйгээр эргэн ирж байна гэж бичжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээснээр Ванесса үүнээс хойш хэдэн 7 хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 9-нд Сан Диего болон Тихуана хотуудын хоорондох хил дээрээс баригдсан бөгөөд түүнийг 1-р зэргийн хүн амны хэрэгт сэжиглэж Лас Колинас хорих төвд шилжүүлжээ. Прокуроруудын үзэж байгаагаар Ванесса нь аллагын хэргийг төлөвлөхөд оролцсон. Эсвэл хамтрагчийнхаа талаар мэдээлэл өгсөн байж болзошгүй. Мөн тэр Кристианы очдог газрууд уулздаг хүмүүсийг сайн мэддэг байсан гэж үзэж байгаа бөгөөд
Утасны дуудлагын бүртгэл байршлын мэдээллүүд Ванессаг халдлага болохоос хэдхэн цагийн өмнө хэрэг гарсан газрын ойролцоо байсныг харуулж байгааж. Харин түүний өмгөөлөгч Ванесса болоод зохиомол хэрэгт холбогдсон хохирогч бөгөөд Кристианы үхлэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн дотоод өшөө авалтын үр дүн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн ч Америкийн нэгдсэн улсын хууль сахиулах байгууллагууд 1-р зэргийн хүн амны хэрэг гэсэн яллах дүгнэлтэд хэвээр хадгалж байгаа бөгөөд хэрв түүний оролцоо батлагдвал бүх насаар нь 20 хял оноох хүртэл боломжтой гэжээ. Ванессагийн ойр дотны хүмүүсийн ярьснаар түүнийг Кристианд үнэхээр хайртай байсан. Тэдний харилцаа 2017 онд эхэлж 7 жилийн туршид үргэлжилсэн бөгөөд бүр гэрлэх амлалт хүртэл өгч байсан гэжээ. Түүнийг нас барсны дараа Ванесса сошиал сүлжээнд хамт ахуулсан зургуудыг нийтэлж энэ амьдралдаа чамааг мартах нь миний хийх хамгийн сүүлийн зүйл байх болно гэх үгсийг бичиж байжээ. Ванесса одоо Лас Колинас эмэгтэйчүүдийн хорих төвд хоригдож байгаа бөгөөд түүний ирээдүй шүүхийн шийдвэрээс хамаарна. Олон тооны дагагчтай сошиал орчинд танигдсан 2 од. Гаднаас нь харахад тэдний амьдрал төгс мэд. Аялал, загвар, онцгой ресторанууд, олон хүний мөрөөддөг амьдрал. Энэ бол 22 настай Химена. Перу гаралтай энэ бүсгүй дижитал загварын ертөнцид видео, хөгжим, өөрийн дүр төрхөөрөө олонд танигдсан. Түүний хажууд байгаа бүсгүйг Александра гэдэг. Тэр мөн 22 настай дижитал модель бөгөөд үнэтэй ресторанууд болон алдартай шөнийн клубүүдэд байнга харагддаг. Тэд сайн найзууд. Химена TikTok дээр амьдралынхаа хэв маяг, тансаг хэрэглээгээ харуулж алдартай бүжгийн трендүүдийг даган бичлэг хийдэг бөгөөд бүжгийн актемд явдаг байжээ. Мөн үүнээс гадна Instagram дээр дагагчдаа зориулж эротик агуулгатай зургуудыг хуваалцдаг байж. Түүний найз Александрач мөн адил төстэй контент нийтэлдэг байв. Тэр онлайн модель хийдэг байсан бөгөөд аялал, тансаг хувцас, нэр хүндтэй газрууд болон баян амьдралын хэв маягийг харуулдаг байжээ. Гэхдээ тэдний энэ их тансаг амьдрал зориулсан мөнгө зөвхөн лайк, сурталчилгаанаас олоогүй. Перугийн цагдаагийн газрын мэдээлснээр эдгээр залуу бүсгүйчүүдийг гэмт хэргийн байгууллага ашигласан бөгөөд тэдний гадаад төрх, нас, амьдралын хэв маягийг хар тамхины 8-нд төгс алдлах хэрэгсэл болгосон гэжээ. Аяллаа төлөвлөгөө энгийн мэт байв. Тэд модель эсвэл инфлюенсерүүдийн дүрээр гадаад руу аялах боловч жинхэнэ даалгавар нь өөр байлаа. Мөрдөн шалгалтаар эдгээр чемодануудыг инфлюенсерүүд өөрсдөө сонгоогүй. Харин нислэгээс хэдхэн цагийн өмнө дотор нь хар тамхи нуусан байдалтайгаар өгсөн болох нь тогтоогдожээ. Мөн тэд ягаан өнгийн хувцас өмссөн байв. Тэдний гар утснаас олдсон чатнуудаас харахад 2 залуу эмэгтэй хууль бус барааны талаар мэдэж байсан бөгөөд аяллаа цаг, нарийн зохион байгуулалтыг хамтран тохиролцсон байжээ. Чемоданны дотор талд нарийн хийцтэй давхар доторлогоо бүхий хил давуулахад зориулагдсан 70 тасалгаанууд хийжээ. 2025 оны 12 дугаар сарын 12-нд тэд Перу улсын нийслэл Лима хотын төвөөс ойролцоогоор 10 км-ийн зайд олон улсын Хорхе Чавес нисэх онгоцны буудалд иржээ. Нэгэн хар өнгийн машин ирж зогсоно. Тэндээс нэг хүн эхэлж буугаад чемодануудыг авч явна. Бүх зүйлийг урьдчилан төлөвлөсөн байлаа. Дараа нэг хүн утсаараа тэднийг бичиж эхэлсэн нь бараг бараа замдаа явж байгааг баталгаажуулах гэсэн мэт. Тэд толгойноос хөлөө хүртэл ягаан өнгийн хувцастай байв. Өмд, цамц, пүүз, мөн чемодан хүртэл. Энэ нь бусдаас ялгарах зорилготой мэт байсан ч эсрэгээр анхаарал татах дохио болж хувирсан юм. Бүх зүйл хэвийн үргэлжилж байх үед Эсквадрон Верде нэгжийн цагдаа нар тэднийг саадуулснаар аялал гинт зогсов. Тэд таних тэмдэг асуулт асууж эцсийн зорилго болох Бали, Мадрид болон Сингапураар дамжих нислэгийн талаар шалгаж эхэлжээ. Alexandra Gutiérrez. ¿Cuántos años tiene? 22. ¿Por qué lo han intervenido el día de hoy? ¿A qué destino estaba usted viajando? A Bali. Vale, ¿con escala? De Madrid y luego Singapur y al Bali. ¿Cómo se llama usted? Oriarte Castro, Jimena Alexandra. ¿Cuántos años tiene? 22. ¿Ha tenido problemas judiciales anteriormente? Sí, ¿Por qué motivo? porque estaba en un departamento y nos encontraron salidos tomando y había sustancias. Y pero era totalmente consumo. Pero lo que sí nos llevaron porque encontraron municiones. Үүний дараа агентууд чемодануудыг нээж
ойролцоогоор 5 кг кокаин болон синтетик бодис илрүүлсэн бөгөөд эдгээр нь олон улсын зах зээл дээр 1 сая $1 үн хүрэхээр байв. Эрх бүхий байгууллагуудын хэлснээр гэмт хэргийн бүлэглэл зөвхөн чамдаа өнгөхөөс гадна нислэгийн тийз, байр, зочид буудал зэргийг хүртэл санхүүжүүлсэн байжээ. Аль хэдийн тэдний хөдөлгөөнийг дагаж байсан агентууд тэднийг нисэг онгоцны буудалд нэвтрэх боломж олгож чамдаануудыг бүртгэлд оруулсны дараа баривчилсан байна. Прокурорын газар хэрэгт оролцсон бусад хүмүүсийг мөн шалгаж байгаа. Уг үйл ажиллагаа урьдчилан төлөвлөсөн бөгөөд тэдэнд гэмт хэргийн талаарх нотлох мессежүүд сошиал сүлжээний баримтууд байгааг хэлжээ. Энэхүү түүхэн зөвхөн 2 инфлюенсерийн тухай биш. Хар тамхины 8, хэрхэн шин царай, шин платформ, шин арга барил ашиглан дасан зохицож, саяар нь олж байгааг харуулж байна. Сошиал сүлжээ сайхан амьдралыг харуулдаг бол бодит амьдрал заримдаа огт өөр байдаг. За энд хүрээд энэ удаагийн болсон явдлын ээлжид дугаар өндөрлөж байна. Хэрэв танд таалагдсан бол лайк бас subscribe дараад бичлэгээ бусадтайгаа хуваалцаарай. Дараагийн бичлэгээр удахгүй уулзъя. Түр баяртай. Үзсэнд баярлалаа.